Хуульч шуухай эрх зүйн бүлийн үүсэл гарал, ангиллын шалгуурууд бүл тус бүрийн онцлогийг танилцуулж байна. Эхний хэсэгт эрх зүйн бүлийн ойлголт зарим эрдэмтэн судлаачийн санал болгосон эрх зүйн бүлийн ялгаатай ангилал, ангилах болсон шалгуур, ангилах ач холбогдлыг танилцуулна. Эдгээр эрх зүйн бүлийг ерөнхийд нь Ром Германы болон Англо-Саксоны гэж хоёр төрөлд ангилах хандлага түгээмэл, үүнээс гадна заншлын болон шашны эрх зүйн бүлүүд байх ба тус бүрийн онцлогийг дурдав. Түүнчлэн бүл тус бүрт хамаарах улс орнуудын талаар мэдээлэл өгнө. Харьцуулалт хийх нь эрх зүйн онолын судалгааны нэг арга бөгөөд судалгаанд эрх зүйн ялгаатай бүлүүдийг хооронд нь харьцуулж, дотоод бүртгэл хэсгүүдийг зэрэгцүүлэн жишиж, адил төстэй ялгаатай шинжийг илрүүлэх, хоорондын хамааралт харьцааг тогтоохыг хичээлээ. Эцэст нь дүгнэлт хийлээ. Академич Наран Гэрэл Монгол Улсын хууль зүйн нэвтрхий тойл бичгтээ эрх зүйн бүл гэдэг нь адилхавтар ойролцоо шинж бүхий бүлэг эрх зүйн тогтолцоо хэмээн тодорхойлсон байна. Ийм шинж нь их сурвалжийн тогтолцоо, эрх зүйн тогтолцоо, хууль зүйн байгууллагын зохион байгуулалт, эрх зүйн уламжлал гэжээ. Харин хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор Баяр сайхан улс үндэстний эрх зүйн тогтолцоог бүрдүүлэгч эрх зүйн их сурвалжийн нийлбэр цогцыг эрх зүйн бүл гэж нэрлэдэг бөгөөд эрх зүйн онолын органик түвшинд судлах зүйл болдог. Эрх зүйн бүл нь дэлхийн нийтлэг жишгийн хэв шинжээр ялгагдаж ангилагдсан олон улсын эрх зүйн зохицуулалт бүхий систем юм гэжээ. Эрдэмтэн судлаачид эрх зүйн зохицуулалтын тогтолцоог ангилан төрөлжүүлэх талаар янз бүрийн үзэл баримтлалтай, нэгдсэн үзэл бодол төлөвшөж чадаагүй. Эрх зүйн онолын хувьд нэгдсэн загварчлал гэж байхгүй учраас эрх зүйн бүлийн олон ангилал байдаг. Орчин үеийн үндэсний эрх зүйн тогтолцооны их газрын нийтлэг, заншлын, шашны, эсвэл эдгээрийн холимог гэсэн үндсэн дөрвөн эрх зүйн бүлийн аль нэгэнд суурилдаг байна. Үүнээс гадна эрдэмтэд социалист, исламын, скандинавын, энэтхэгийн, Алс орнуудын, Хятад ба Японы, Африк ба Мадагаскарын гэсэн бусад ангилал гаргажээ. Эрх зүйн бүл бүр хувийн онцлог шинж чанартай тул газар зүйн байршлаар нь Африкийн, Хойд Америкийн, Өмнөд Америкийн, Азийн, Европын далайн гэж ангилж болно. Эрх зүйн бүл бүр нийтлэг болон ялгагдах шинж чанартай ба төрөлжүүлэн ангилахдаа нийт тодорхой шалгуурыг үндсэн болгох, хоёрт үндсэн шинжийг тодорхойлох гэсэн хоёр түвшин байна. Эрх зүйн тогтолцооны үүсэл хөгжил, бүтэц, эрх зүйн сурвалж, шүүн таслах үйл ажиллагааны онцлог нь хамгийн түгээмэл шалгуур болдог ба эрх зүйн бүлд ангилах хэмжүүр удирдлага болдог байна. Ангилах нь эрх зүйн тодорхой үзэгдэл, үйл явцыг судлах, бусад орны туршлагаас суралцах, эрх зүйн хөгжлийн ерөнхий зүй тогтол, хандлагыг ойлгох, эрх зүйн болон улс төрийн соёлын талаар ерөнхий үзэл төлөвшөхөд туслах ач холбогдолтой. Эрх зүйн үндсэн ангиллаас улбаалан Наполеоны, Германы, Нордог, Германы нөлөөтэй Наполеоны, Чил, Наполеон Германы холимог, гэр бүл салалт, өв залгамжлал, хүүхдийн асран хамгаалалт зэрэг асуудлыг шийддэг исламын, эрүүгийн болон иргэний асуудлыг бүрэн хамардаг исламын гэж дэд ангиллал гаргаж болно. Эдгээрээс Наполеоны эрх зүйн Бразил, Франц зэрэг улсад хэрэглэгддэг ба дэлхийн хуурай газрын 34 буюу хамгийн их хувийг, хүн амын 23%-ийг хамардаг байна. Уг эрх зүйн Францын эзэнт гүрний үед дэлгэрсэн ба анх Наполеон хаан Францын хуулийг кодчилсан байдаг. Египет эзлэгдсэний дараа Наполеоны эрх зүйг авсан бол тухайн үеийн хамгийн дэвшилтэд эрх зүйн загвар байсан тул эрх зүйн тогтолцоогоо албан ёсны болохоор зорж байсан Латин Америкийн зарим улс орн мөн авсан байдаг. Англи Америкийн эрх зүйн бүлд хамаарах улс орнууд дэлхийн 320 шүүх байгууллагын 47%-ийг эзэлдэг нь тэдгээр улсын шүүхийн шийдвэр дэлхийн олон улсад хэр хамааралтай болохыг харуулна. Харин холимог буюу их газрын болон нийтлэг аль алиныг нь хослуулсан эрлиз эрх зүйг Япон, Хятад зэрэг томоохон эдийн засагтай орнууд төлөвлөдөг. Хэдийгээр дэлхийн хүн амын 25% үйлчилдэгч шүүх байгууллагын тоогоор доогуур жагсдаг байна. Холимог эрх зүйн нь газар зүйн нэг бүсэд олон эрх зүйн тогтолцоо оршин тогтнож, улс орон дотор нийгмийн харилцааг өөр хууль тогтоомжоор зохицуулдаг байна. Жишээлбэл Ватикан хот улс нь Ром, Италийн эрх зүй, католик шашны эрх зүйд үндэслэсэн. Холимог эрх зүйн колон байсан орнуудад түгээмэл бөгөөд эрх баригчдын хууль нь уламжлалт эрх зүйн тогтолцоотой зэрэгцэн оршиж болно. Хөгжлийн явцад арилжааны гүйлгээ зэрэг зарим асуудлыг нийтлэг эрх зүйд хамруулж, гэр бүл гэрлэлт зэрэг бусад асуудлыг уламжлалт байдлаар шийддэг байна. Жишээлбэл энэтхэг Танзан улсад исламын шашны эрх зүйн зарчмуудыг баримталдаг шашны тусгай шүүхэд мусульманчууд ханддаг бол иргэний шүүхээр бусад асуудлыг шийддэг байна. Энэтхэгийн эрх зүйн тогтолцоог судлаачид тусгайлан авч үзсэн ба олон соёлын уулзурт орших өвөрмөц поли тогтолцоо гэж болно. Тус улсад тодруулбал 18-аас 19-р зуунд Их Британий колони болохоос өмнө Индусын болон исламын шашны эрх зүй үйлчилж байсан.
Харин өнөөдөр энэтхэгт шүүхийн прецедент гол их сурвалжид тооцогддогч үндсэн хуульд харьцахгүй бол шашны эрх зүй хэрэглэгдэх боломжтой. Ром Германы эрх зүйн бүл нь Ромын эрх зүйн уламжлал дээр тулгуурлан хөгжсөн нийтлэг шинж бүхий эрх зүйн тогтолцоотой орнуудыг нэрлэх нэршил бөгөөд гол их сурвалж нь хууль тогтоох байгууллагаас баталсан хууль тогтоомж эсвэл төрөлжүүлэн нэгтгэсэн хууль дүрмийн кодчлол болно. Кодчлалын тухай ойлголт нь манай эртний өмнөх 1790 оны Вавилоны Хаммураби хуулиас ихтэй. Өнөө үед эрх зүйн элбэлд Европ тивийн бараг бүх улс, Латин Америкийн улсууд, Африк ба Аз тивийн үлэмж хэсэг хамрагддаг тул их газрын хэмээн нэрлэдэг. Түүхэн талаас авч үзвэл Ром Германы эрх зүй бүл нь Ромын эзэнт гүрнээс гаралтай. Тэр дундаа эзэн хаан Юстинианы манай эртний 529 онд гаргасан Corpus Juris Civilis-ийн хууль 12 хүснэгтийн хууль зэрэг эрх зүйн бүрдүүлбэр энэ үед бүрэлдсэн байна. Византийн эзэнт гүрний үед хууль тогтоомжийн өргөн хүрээтэй шинжилэл кодчилсан баримт бичиг болгон нэгтгэсэн. Үүний зэрэгцээ эзэн хааны зарлиг сенатын тушаал шийдвэр зэрэг олон эрх зүйн акт гарч байсан нь уг эрх зүйн бүлийг агуулгын хувьд баяжуулжээ. Ром Германы эрх зүйд каноны эрх зүй, исламын шашны эрх зүй зэрэг шашны эрх зүй хэсэгчлэн нөлөөлсөн гэж үздэг. Өнөөгийн Ром Германы эрх зүйд зөвхөн хууль тогтоомжийн актууд хууль ёсны хүчин төгөлдөр гэж тооцогддог ба төрийн эрх мэдлийн хүрээнд хууль тогтоом, энэ эрх мэдэл хууль тогтоох хуралд хадгалагдана. Энэ утгаараа хууль хэрэглэгчийг үүрэг эрх зүйн хэм хэмжээг салбар нь хатуу зааглан бие даалган авч үздэг байна. Энэ бүлийн ихэнх орнууд бичмэл үндсэн хуультай байна. Эрх зүйг нийтийн болон хувийн гэх хоёр дэд тогтолцоонд ангилна. Нийтийн эрх зүйд захиргааны эрүүгийн үндсэн хуулийн болон олон улсын эрх зүйг хамааруулан авч үздэг. Харин хувийн эрх зүйд иргэний, гэр бүлийн болон хөдөлмөрийн эрх зүйг хамруулан ойлгодог байна. Харьцуулсан эрх зүй судлаачид болон эрх зүйн гарал үүслийн онолыг сурталчлах эдийн засагчид Ром Германы эрх зүйг дэд бүлэгт хуваадаг. Тухайлбал Францын эрх зүй, Франц, Бельги, Нидерланд, Люксембург, Итали, Румын, Испани болон эдгээрийн хуучин колон байсан улсууд, газар зүйн байршлын хувьд Латин Америк, Африк, ойролт орнуудын улсууд орно. Германы эрх зүй, Герман, Австри, Орос, Швейцар, Эстон, Латви, Босни Херцеговин, Хорват, Косово, Хойд Македон, Монтенегро, Словен, Серб, Грек, Португал болон эдгээрийн хуучин колон байсан улсууд, Турк, Япон, Өмнөд Солонгос, Тайван улс орно. Үүнээс гадна Дан, Норвеги, Швед, Финланд, Исланд улсыг хамааруулсан Скандинавын эрх зүй, их газрын эрх зүй, социалист эрх зүй, хятадын уламжлалын холимог хятадын эрх зүй гэсэн дэд ангилал байдаг. Ром Германы эрх зүйн бүл нь нэлээд өргөн тархсан нөлөө бүхий систем юм. Онцлог нь хууль тогтоох байгууллагаас баталсан хууль тогтоомж дүрмийн кодчлол гол их сурвалж болдог байна. Зарим улс орн Ром Германы эрх зүйг бусад бүлтэй харьцуулан илүү давуу тогтолцоо, кодчилсан систем учраас хуулбарлахад хэлбэр рецепт гэж үзэн сонгосон байдаг. Гэсэн хэдий ч нийгэм, эдийн засаг хурдтай өөрчлөгдөж, шинжлэх ухаан, технологийн шин дэвшил, нүд ирмэх зуур гарч буй өнөө үед Ром Германы эрх зүйн зарим тохиолдолд хит объектив буюу позитив шинж нь илүүтэй байдгаас бодит амьдралаас хоцрох, амьд эрх зүйн шаардлага хангахгүйд хүрэх тохиолдол бий. Англис түүний эзэмшил нутаг байсан колон орнууд дахь эрх зүйн уламжлалыг бүхэлд нь англо-саксоны буюу нийтлэг эрх зүйн бүл гэж нэрлэдэг ба шүүгчийн шийдвэрийг их сурвалж болгодог. Өөрөөр хэлбэл тогтолцоо бүр шинэ хуульд дүрэн баталдаг хууль тогтоох байгууллагатай төрт ёсны харьцангуй бие даасан хийгээд уламжлалт бүтэц зохион байгуулалтын зүй тогтолцоочийг хандлагыг тусгадаг. Зарим эрх мэдлийн хүрээнд ийм хууль тогтоомж нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсвэл хэд хэдэн зөрчилтэй, эсвэл хоёрдмол утгатай шийдвэрт хамрагдсан асуудлыг кодчилдог тул хууль болон шүүхийн шийдвэрийн хоорондын харилцаа нь нарийн төвөгтэй. Зарим улсад харьяаллын дагуух шүүхийн шийдвэр нь тодорхой хууль тогтоомжийн заалтыг гаргах, хуулийн заалтад ямар утга агуулгадж байгааг шийдэж болно. Англо-саксоны эрх зүйн бүлийн онцлог шинж нь шүүхийн прецедентэд эрх зүйн бусад их сурвалжаас илүүтэй ач холбогдол өгч процессын эрх зүйг чухалчилдаг. Нийтлэг эрх зүйд шүүхтээр өрсөлддөг тул ялагч гэсэн ойлголт байдаг. Тал бүр шүүхээр шийдвэрлүүлэхийг хүсэж буй асуудлаа тодорхойлж, тус бүр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, нотлох баримтаа бэлтгэж, өөрийн үзэл бодлыг батлахад тохиромжтой гэж үзсэн мэдээллийг гаргаж танилцуулдаг. Ингэхдээ тус бүр гэрчийг дуудаж, шууд болон хөндлөнгийн байцаалт явуулдаг байна. Эрүүгийн хэргийн хувьд цагдаа, прокурор хоёр нэгт хамтран ажиллаж, төрийн нөөц бололцоог ашиглан өөрсдийн үзэл бодлыг тогтоодог бол яллагдагч нөөц бололцоонд түшиглэн өмгөөлөгч хөлсөлдөг байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам нь ижил төстэйч тал бүр өөрийн нөөц бололцоонд тулгуурлан үзэл бодлоо батлана.
Хэрэв тангарагтны бүрэлдэхүүн байгаа бол шүүгч эрх зүйн асуудлыг тодорхойлж шүүх хуралдааныг зохицуулах үед бүх бодит асуултыг шийддэг. Зарим тохиолдолд шүүгч тангарагтны оронд баримт илрүүлэгчээр ажиллаж болно. Англо-Саксоны эрх зүйн бүлийг нийтийн болон хувийн эрх зүйг хатуу зааглан авч үздэггүй, харин тусдаа бүрдэл хэсгүүдтэй хэм хэмжээтэй. Эрх зүйн их сурвалж дотор эрх зүйн номлол буюу уламжлалт зан заншлын хэм хэмжээг эрх зүйн харилцаанд нэлээд тусгасан онцлогтой. Үүний зэрэгцээ шүүхийн прецедентийг ач холбогдлоор нь эсвэл уг баримтыг гаргаж буй субъектээр нь эренбэлж авч үздэг байна. Үүсэл гаруулын хувьд дундад 100-ны үед Англид бүрэлдэхүүн бий болохдоо Англо-Саксоны эрх зүй болон Салесийн хуулиас ихтэй Нормандын хуулиас эрх зүйн ойлголтуудыг нэвтрүүлсэн. Тийм ч учраас Нормандын байлдан дагуулалтын нөлөөгөөр хөгжжээ. Их Британийн эзэнт гүрний мандалтын үед дэлхийд даяар тархан хожим нь нийтлэг хуулийг үндэстнүүдийн хамтын нөхөрлөл өгсөн авсан бөгөөд Британийн эзэнт гүрний хуучин колони байсан Мальтаас бусад бараг бүх улс үргэлжлүүлэн ашиглахаар шийдсэн. Гэхдээ энэхүү шийдвэр нь түүхэндээ бол колони улсуудын хүсэл хэрэгцээ шаардлагатай уялдсан гэхээсээ илүү улс төр түүхийн нөхцөл байдлаас шалтгаалan зориуд зохион байгуулалттай өөрчилсөн нь илэрхий. Газар зүйн хамаарлын хувьд Англо-Саксоны эрх зүйн бүлийг Английн болон Америкийн гэх өөр өөрийн гэсэн онцлог шинжтэй хоёр салбарт ангилдаг. Хойд Америкийн эрх зүйн уламжлал нь тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш Английн бусад колонийн эзэмшлээс ихээхэн онцлогтой хөгжиж иржээ. Тодруулбал цоошийн эрх зүйг бүтээгээгүй, харин Английн эрх зүйн зарим элементүүдийг хүлээн зөвшөөрч зүй зохистой гэж үзэж Америкт ирсэн хүмүүс Английн хуулиудыг хэрэглэж шүүхийн прецедентийг шилжүүлж нийтийн эрх зүйн хэм хэмжээг дэлгэрүүлсэн. Үүнтэй холбоотойгоор зарим судлаач Англи Америкийг харилцан адилгүй эрх зүйн уламжлалт бүхий орнууд гэж үзэх нь бий. Английн эрх зүйг ашигладаг улс орны тоон олон боловч гол төлөв байгалийн нөөц хомс хөгжиж буй эдийн засагтай орнуудад хамааралтай байдаг. Үүнтэй харьцуулахад Америкийн эрх зүйг дэлхийн хүн амын ердөө 5% ашигладагч баян чинээлэг улс орнууд төлөөлдөг байна. Дэлхийн нийт хүн амын 3 хүн тутмын нэг нь Англо-Саксоны эрх зүйн бүлд захирагдаж амьдардаг. Канада, Кебек мууж орохгүй, Австрали, Шинэ Зеланд, Их Британийн ихэнх хэсэг, Англи, Уэльс, Умард Ирланд, Өмнөд Африк, Ирланд, Энэтхэг, Багаас бусад, Пакистан, Хонконг, Америкийн нэгдсэн улс, Луизиана, Пуэрто Рико гис тооцоолмож нутаг дэвсгэрийн түвшинд Бангладеш болон бусад олон улсад нийтлэг эрх зүй үйлчилдэг. Хэд хэдэн улс нийтлэг эрх зүйн бүлд хамаарахч холимог тогтолцоотой. Жишээлбэл Нигер улсын өмнөд мужууд болон холбооны түвшинд нийтлэг эрх зүйн тогтолцоотой бол хойд мужууд нь шашны хуультай. Англо-Саксоны эрх зүйн шүүхийн прецедентэд илүүтэй ач холбогдол өгдөг, процессын эрх зүйг чухалчилдаг онцлогтой. Англо-Саксоны эрх зүйн зохицуулалт нь уян хатан амьд эрх зүйн шинжтэй. Гэхдээ субъектив шинж давмгаалсан хандлагатай буюу үзмжээрээ шийдвэрлэх боломж ихтэй юм. Шашны эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг бөгөөд эрх зүйн заалтын анхдагч их сурвалж нь төр засгийн байгууллагын бус харин ариун сударт тусгагдсан бурхан тэнгэрийн хүсэл зориг хэмээн үздэг. Шашны эрх зүйн их сурвалж нь албан ёсны утгаараа ариун сударт шууд бичигдсэн их бичвэр бөгөөд тэдгээрийн тайлбар нь бурхан шашны номлол сүм хийдээс гаргасан акт шашин эрх зүйн заншил. Тэрчлэн шашин эрх зүйн хэм хэмжээг бэхжүүлсэн ба системчлэгдсэн төрийн хууль тогтоох байгууллагын актад тусгалаа олсон байдаг. Шашны эрх зүйг ашигласан аргачлал нь харилцан адилгүй байдаг. Жишээлбэл Юдийн шашны халаахыг нийтийн эрх зүйд ашиглах нь хөдөлгөөнгүй өөрчлөгдөшгүй шинж чанартай бөгөөд засгийн газрын хууль тогтоомж актуудаар дамжуулан нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шүүхээр өөрчлөхийг хориглодог. Христ итгэлийн каноны эрх зүйд код ашиглах нь нийтлэг эрх зүйтэй илүү төстэй. Исламын шашны шариатын хууль болон фикхийн эрх зүйн зүй ёсны жишг зүйрлэлээр үндэслэсэн тул нийтлэг эрх зүйтэй төстэй гэж үздэг. Шашны эрх зүйн их сурвалжийн онцлог нь нутаг дэвсгэрийн шинжтэй бус харин тодорхой хүмүүсийг хамардагт оршино. Харин заалтан дийлэнх тохиолдолд тухайн улс орны шашны төлөөлөгчдөд үйлчлэх бөгөөд гадаад хүн гол төлөв тэдгээрийн үйлчлэлээс ангид байна. Шашны эрх зүйн түүхэндээ нэлээд тархаж зарим нөхцөлд зөвхөн хувь хүний ёс суртахууны чиг баримжаа олгох зорилготой бол бусад тохиолдолд тухайн улсын эрх зүйн тогтолцооны үндэс болдог. Эдгээр исламын шашны нөлөө бүхий Араб, Африкийн зарим улс оронд шашны эрх зүй бие даасан систем болж үйлчлэх болжээ. Нэлээд хөгжингүй тогтолцоо нь Исламын шашны эрх зүйн шариатын хууль, Индуизмын эрх зүй, Юдийн шашны халаах, Христ итгэлийн каноны эрх зүй юм. Энэ дундаас Исламын шашны эрх зүйд шашны ёс жайг, горимуудыг төрийн хэмжээнд үнэлж, нийгмийн амьдралд бүхэлдээ хуулийн хүчинтэй нөлөөлж чаддаг. Харин халаахыг сүм болон иргэний харилцаанд ашиглаж, ортодокс ба консерватив еврейчүүд мөрддөг байна. Улс орон бүрэн захирагддаггүйч хоёр еврей хүн хувийн итгэл үнэмшлийнхээ дагуу маргааныг еврейн шүүхээр хилэлцэж, түүний шийдвэрийг дагаж мөрдөх шийдвэр гаргаж болно.
Эдгээр улс орнууд дангаар сонгодог утгаар нь шашны эрх зүйг авалгүй ихэнхдээ аль алинаас нь тусгаж хэрэгэлсэн байдаг. Заншлын эрх зүй нь байнга давтагдсан уламжлагдаж хэрэглэгдсэн ба төрөөс зөвшөөрсний үр дүнд нийгэм буюу газар нутагт түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон зан үйлийн журмын цогц ба эрх зүйн анхдагч түүхэн хэлбэр юм. Заншлын эрх зүйн хэм хэмжээнд бичмэл ба аман хэлбэртэй байж болдог. Орчин цагийн бичмэл эрх зүйд шилжих үе шатанд заншлын эрх зүй, тухайлбал 12 хүснэгт хуульд цэгцлэгдсэн нэмэгдэл буй болсон. Орчин үед зарим улсын эрх зүйн тогтолцоонд багагүй учир холбогдолтой хэвээр бөгөөд хуультай зан заншлыг тодорхой соёлын хүрээнд тогтсон зан үйлийн хэв маяг гэж тодорхойлдог. Ерөнхийдөө заншлын эрх зүйн тодорхой эрх зүйн практик ажиглагдсан холбогдох талууд үүнийг хууль гэж үзэх тохиолдол бий. Тиймээс үргэлж хийж ирсэн зүйл бол хуулийн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн зүйл мөн хэмээн нэхэмжлэл гаргаж болно. Заншлын эрх зүй нь хууль тогтоомж дүрм журмаас доогуур мэт боловч хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн их сурвалж болдог. Канада, Австрали, Шинэ Зеландд аборигенчүүдийн уламжлалт хууль нь төрийн хамгаалалтад авагдан аль хэдийн үндсэн хуулийн суурь болж нөлөөтэй болсон. Тухайлбал Маори болон Шинэ Зеландын засгийн газрын харилцааны хүрээнд өнгөрсөн үеийн гомдол, өөрийгөө тодорхойлох, өөрөө удирдах эрх, газар баялагын эрхтэй холбоотой нэхэмжлүүд нэмэгдсэн тул Маоригийн зарим заншлын хуулийг Шинэ Зеландд хүлээн зөвшөөрсөн. Хөгжиж буй олон оронд заншлын эрх зүй нь их газрын болон нийтлэг эрх зүйтэй зэрэгцэн ашиглагддаг хэвээр байна. Гэхдээ хуультай зөрчилдөөгүй заншлыг эрх зүйн хэлбэр хэмээн хүлээн зөвшөөрч эрх зүйн хийдэл байгаа тохиолдолд заншлыг нэлээдгүй хэрэглэж байгаа. Тухайлбал Америкийн нэгдсэн улсад засгийн газраас хүлээн зөвшөөрсөн овгийн нутаг дэвсгэрт засгийн газрын хяналтын дор заншлын хуулийг овгийн цагдаа шүүгч томилох, хууль тогтоох танхим барилга усны байгууламж барих зөвшөөрөл олгох, тооллого хийх, татвар хураах зэрэг овгийн асуудалд хэрэглэж болно. Үнэн хэрэгтээ Америкт заншлын эрх зүйг тэр бүр хүлээн зөвшөөрөхгүй хандлагатай байдаг. 1995 онд Киргизийн ерөнхийлөгч Аскар Акаев үндэсний онцлогийг харгалзан тосгоны ахмадуудын шүүхийг сэргээж эд хөрөнгө, гин буруутай байдал, гэр бүлийн хууль тогтоомжийн шүүх эрх мэдлийг олгох тухай зарласан байдаг. Киргизийн үндсэн хуулийн 92 дугаар зүйлд ахмадын шүүхүүд багтсан. 2006 оны байдлаар Киргиз даяар тэр дундаа нийслэл Бишкект 1000 орчим ахмадын шүүх ажиллаж байжээ. Үүнтэй төстэй шүүхүүд Төв Азийн бусад улс оронд янз бүрийн түвшинд байдаг. Тухайлбал канон 15 дугаар зуунаас хойш Албан, Косовогийн хойд хэсэгт хэрэглэгдэж байсан хуулиудын багц бөгөөд үүсгэхдээ Албаны хунтайж Ликидо Кокчинитэй холбоотой байсан ч канон цаг хугацааны явцад хууль тогтоомж, газар нутгаа захирах арга хэрэгсэл болон хөгжижээ. Уг хууль нь сүм гэр бүл, гэрлэлт, байшин мал, эд хөрөнгө, ажил хэл, ам нэр төр, хохирол, гэмт хэргийн тухай хууль, шүүхийн эрх зүй, онцгой нөхцөл гэсэн хэсгүүдэд хуваагддаг. 1990 оны эхээр коммунист дэглэм нурам үндэсний дараа хүмүүс нутгийн засаг захиргаа цагдаад итгэлгүй байсан тул Албан улсын хойд хэсэгт дахин гарч сэргээгдсэн байдаг. Гэсэн хэдий ч орчин үеийн Албаны эрх зүйн тогтолцоонд уг хуулийг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнээс гадна засгийн газрын зүгээс бүх газар нутагт эрх зүйн зохицуулалт хийж чадахгүй, хэрэгжүүлэх хангалттай нөөц байхгүй улсад заншлын эрх зүйг хэрэглэхийг зөвшөөрдөг байна. Тухайлбал Этиоп улсад 1950 онд их газрын эрх зүйд суурилсан хууль тогтоомжийг баталсан хэдий ч зарим нь албан ёсны бие даасан байдлаар ажилтдаг 60 гаруй заншлын хууль үйлчилж байгаа. Этиопийн засгийн газар эдгээр заншлын эрх зүйг өөрийн хэлийн хүрээнд хадгалах амлалт өгсөн байдаг. Сомали улсад заншлын хуулийг дагаж мөрддөг. Энэтхэгт олон ёс заншлыг хуулиар хүлээн зөвшөөрдөг ба Хинду шашны гэрлэлтийн ёслолыг Хинду шашны гэрлэлтийн хуулиар хүлээн зөвшөөрдөг. Индонез улсад төрөл бүрийн угуул угсаатны ёс заншлын хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрч тус улсын Папуа мужид маргааныг зан заншлаар шийддэг. Испани, Францтай хэлдэг Пиренеийн улсын зүүн дунд хэсэгт орших Андорра улс нь зарим талаараа заншлын эрх зүйд тулгуурладаг. Заншлын эрх зүйн их сурвалжид каноны эрх зүй, католик сүмийн хууль, Кастилийн хууль, Францын хууль, Ромын эрх зүй орно. Андорра улс түүхэн өөр цаг үед Европын гүрнүүдийн довтлогоонд өртөж хяналтад байсан бөгөөд эрх зүйн тогтолцоонд эзлэн түрэмгийсэн улс бүрийн хууль тогтоомжийн элементүүдийг тусгасан байдаг. Өнөөдөр Андорра нь Францын ерөнхийлөгч ба Каталоны Ромын католик бишоп хоёроос бүрдсэн парламентын засаглалтай. Английн эрэг орчмын арлуудын нэг боловч Их Британи улсад хамаардаггүй Гернси арал бол заншлын эрх зүйн тогтолцооны өөр нэг жишээ юм. Гернсигийн хууль эрх зүйн тогтолцоонд дундад 100-ны үеийн хаан Нормандын гүнгийн эрх мэдлээс үүдэлтэй ба Нормандын гүнгийн хууль нь эрх зүйн нөлөө бүхий их сурвалж болдог. Гернсигийн эрх зүйн системд нийтлэг эрх зүй болон арлын сонгогдсон хууль тогтоох байгууллагаас батлсан орчин үеийн хууль тогтоомжийн элементүүд байдаг. Тус улс олон асуудлыг эртний зан заншлын хуульд үндэслэн тогтоодог бөгөөд сонгогдсон шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид болон тангарагтнууд шийдвэр гаргадаг.
Энэ мэтчилэн заншлын эрх зүйн баггүй үүрэг гүйцэтгэдэг тул дэлхийд даяар олон улсын харилцаанд заншлын эрх зүйн бүлийг хүлээн зөвшөөрөх болжээ. Ром Германы буюу их газрын эрх зүйн бүлийн их сурвалж нь парламент төрийн эрх бүхий байгууллагаас тогтоосон хууль зүйн акт болдог бөгөөд нийгмийн харилцааны тодорхой асуудлыг тухайн үед үйлчилж буй хууль тогтоомжоор шийдвэрлэдэг. Шүүх болон түүний шийдвэр нь хуулийн хүчин чадалгүй, зөвхөн хуулийг хэрэглэсэн тайлбарласан шинжтэй. Тиймээс орчин үеийн өөрчлөлтийг тухай бүр хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулан, эсвэл богино хугацаанд шинжлэх боломжгүйгээс хоцрох талтай. Англо-Саксоны буюу нийтлэг эрх зүйн бүлийн их сурвалж нь шүүхийн прецедент бөгөөд нийгмийн харилцааны тодорхой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь дараагийн адил төстэй асуудал харилцааг шууд зохицуулах чадвартай. Энэ утгаараа нийгмийн харилцааны зүй зохистой зам ёсны харьцангуй нээлттэй зохицуулалт болдог. Шүүгч хуульчид бүрэн итгэл хүлээлгсэн байх тул ухамсар соёлтой дадлага туршлагатай субъект ажиллана. Шашны эрх зүйн бүл нь эрх зүйн түүхэн гол хэлбэрийн нэг бөгөөд ёс суртахууны чиг баримжаа олгох зорилгоос даван зарим улс оронд бие даасан систем болж үйлчлэх болсон. Заншлын эрх зүйн бүл нь эрх зүйн анхны түүхэн хэлбэр буюу түүхэн ёсоор бүрэлдэн тогтсон. Орчин үед зарим улсад заншлын эрх зүйг хуульчилсан бол бусад улсад хүмүүсийн дунд хэрэглэгддэгч төрөөс хуулийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй байдаг. Гэсэн хэдий ч олон улсын харилцаанд заншлын эрх зүйн баггүй үүрэг гүйцэтгэдэг байна. Ром Германы болон Англо-Саксоны эрх зүйн бүл нь Ромын эрх зүйгээс салбарлан материаллык эрх зүй, процессын эрх зүйн хэм хэмжээнээс тус үүсжээ. Нэг нь бичмэл төрөлжүүлэн нэгтгэсэн хууль тогтоомжийг их сурвалж болгодог бол нөгөөх нь шүүхийн прецедент дээр суурилдаг. Тийм ч учраас Ром Германы эрх зүйд эрдэмтэд судлаачид харин Англо-Саксоны эрх зүйд хуульчид хувь нэмэр оруулж хөгжүүлдэг байна. Судалгааны ажлын хүрээнд эрх зүйн бүлийн үүсэл гарал, ангиллын шалгуурууд, бүл тус бүрийн онцлогийг тодорхойлох зорилгыг дэвшүүлсэн. Зорилгодоо хүрэхийн тулд эрх зүйн онолын судалгааны харьцуулалтын аргыг ашиглав. Эрдэмтэн судлаачид эрх зүйн бүлийг янз бүрээр ангилсан ба тэдгээрийг нэгтгэвэл их газрын, нийтлэг, заншлын, шашны, эсвэл эдгээрийн холимог гэсэн үндсэн дөрвөг хувааж болно. Харин ялгаатай ангилах болсон шалгуурт эрх зүйн тогтолцооны түүхэн хөгжил, үзэл суртал, хууль зүйн сэтгэлгээ, эрх зүйн их сурвалж, шүүн таслах үйл ажиллагаа зэрэг хэмжүүрийг ашигласан байна. Яг ямар шалгуурыг баримтлах талаар ухаантнууд нийтмэл санаанд хүрээгүй гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй. Тиймээс эрх зүйн бүлийн харьцуулалтыг хийхдээ эдгээр болон бусад ялгарах шинжийг авч үзсэн. Эрх зүйн бүл нь газар нутгийн байршил эзлэгч байсан улсын нөлөөнөөс хамааралтай байхаас гадна тухайн үндэстний түүх, эдийн засаг, улс төр, үзэл суртал, уламжлагдсан ирсэн зан заншлын илэрхийлэл байна. Түүхэн хөгжлийн явцад улс орнуудын эрх зүй өөр хоорондоо нөлөөлж, нэгнээсээ өглөн авч, албатан, шилжүүлэн, хуулбарлан авч хөгжжээ. Эрх зүйн бүлүүд нийтлэлийг бүрэн ихээр нь уншихыг зөвлөж байна. Хуульч Шуухатай хамт эрх зүй судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.